Жаасын байцгаана уу? Би Баян Мөнх байна. Team-Orange компанид зээлийн зөвлөгөөр ажиллаж байгаа. За тэгээд өнөөдөр би та бүхэндээ би ерөнхийдөө та бүхэнд нэг зээлийн төрлүүдийн талаар нэг мэдээлэл оруулаад яваад байгаа шүү дээ. Тэгээд өнөөдөр бол VA loan буюу энд Америк нэгдсэн улсад за та цэгт явдаг цэргийн албанаас халагдсан за тэгээд ахмад дайчид за мөн цэргийн албаны одоо гэр бүлийн гишүүд гэсэн хүмүүст өгдөг зээлийн талаар би та бүхэнд товчхон мэдээлэл өгч байна. За тэгэхээр энэ яа гэм бэ гэхээр US Department of Veterans Affairs гэж байдаг. Эндээс баталгаажсан зээл байдаг. VA-лон. За тэгээд active duty буюу одоо яг цэгт явж байгаа хүмүүс. За тэгээд reserve байж болно. Нөөц зэрэг гэсэн үг. За тэгээд surviving spouse гэж байдаг. Энэ болохоор юу гэдэг нь одоо цэгт явж байгаад амьнаас алдсан гэр бүлийн гишүүдэд өгдөг тийм зориулалттай зээл байгаа шүү. За тэгээд яг down payment бол ерөнхийдөө zero down payment бол байж болдог. Та down payment авахгүй байж болно. За гэхдээ юу гэдэг down payment авахгүй гэдэг нь таны төлбөр маань тэр хэмжээгээр өндөр гарна гэсэн үг. За тэгээд бас нэг давуу тал нь юу гэдэг юм гэхээр no monthly mortgage insurance гэж байна шүү дээ. Тийм үү? Тэгэхээр mortgage insurance байхгүй. Өөрөөр хэлбэл та одоо юу гэдэг conventional ч юм уу FHA лонууд бол mortgage insurance авдаг л да. Гэтэл энэ дээр VA loan дээр mortgage insurance гэж авахгүй. Та бүхэн энийг mortgage insurance нөгөөх нь homeowners insurance гэдэг хоёр өөр insurance байдаг шүү. Тэрний ялгааг бас тусны нэг ялгааг бас мэдчих зүгээр. Энэ бол mortgage insurance шүү манайхаа. Тэгээ funding fee гэж байдаг. Энэ болохоор нэг удаа танаас авдаг фи гэж байгаа. Гэхдээ энэ маань юу гэдэг таны зээлэнд оруулаад та сар бүрийнхаа төлбөрт юу яаж болно, оруулаад явчих болтгоо. За тэгээд мэдээж хүү бол одоо бусад төрлийн зээлүүдээс ерөнхийдөө бага бас байдаг. За тэгээд юу гэдэг та одоо энэ виа цэгт явдаг бол энэ зээлийг авснараа танд бол аюул олон давуу тал байгаа. Гэхдээ яг нь лендерүүд яа гэм бэ гэхээр мэдээж таны төлбөр төлөх чадвар, за тэгээд кредит оноо, за тэгээд down payment хэрвээ down payment тавихгүй гэж үзэж байгаа бол нөгөө талд нь юу юм бэ гэхээр таны сарын төлбөр өндөр гарна гэсэн үг. Тэгэхээр та сар болгон юу гэдэг тодорхой хэмжээний төлбөрийг mortgage зээлэндээ төлөөд явах тийм боломжоо бас давхар харах хэрэгтэй байдаг. За тэгээд mortgage-ийн талаар VA loan-ы талаар товчхон мэдээлэл өглээ. Би Баян Мөнх байна. Team-Orange компанид ажилладаг. Миний NMLS дугаар 26 та бүхэн надтай холбогдож ер нь зээл болсон зээлтэй холбоотой мэдээллийг авахар бол энэ доорх comments-ээр бичээрэй. Видео танил бичих болно. За ингээ баярлалаа.